Дараагийн мэдээ. Дархуул аймгийн Шинэ Алхам сургуулийн амралтанд явсан 196 сурагчаас 6 хүүхэд Улаанборхон өвчний халдвар авчээ. Нийт Улаанборхон өвчний тархалтын 50 гаруй хувийг 10-аас 14 насныхаа эзэлж байна. Энэ нь вакцины хамрагдалт муу байгаатай холбоотой гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна. Улаанборхны халдвар авсан гэх сурагчид 3 хоногийн хугацаатаагаар галт тэргээр Galaxy цуслан зоржээ. Ингээд 9 дугаар ангийн сурагчид цусланд очсны маргааш халуурсан тул гэрлүүгээ буцсан. Тус цусланд Дархан аймгийн Шинэ Алхам сургуулийн 196 сурагч явжээ. Тухайн сургууль нь нийтдээ 584 сурагчтай нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой байдлын хэлтэс хяналт тавин ажиллаж байгаа юм а. Одоогоор хичээл сургуулийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх шийдвэр гараагүй гэдгийг боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Өнгөрсөн нэгд өдөр бид нар сайдын шуурхай дээр мэдээллийг тохиолдлын тоо 2000-ыг таваа явуулчихсан. За ялангуяа одоо Дархуул аймаг ч юм уу зарим аймагуудын сургуулиуд дээр бас нэлээд тийм одоо 6 тохиолдол ч юм уу батлагдсан. Ийм нөхцөл байдлууд үүсэж байгаа учраас одоо яг дараагийн бас ийм өндөр дэгдэл байгаа учраас бид нар сургууль цэцэрлэг хэрхэн яаж бэлэн байх уу гэдэг чиглэлээр бас эрүүл мэндийн яамнасаа тодорхойлох мэдээлэл аваад зөвлөмжүүдээр ингээд хангаад явж байгаа. Орон нутагт нөхцөл байдал ийм байгаа бол нийслэлд 40 болон 28 дугаар сургуульд Улаанборхон өвчний 2-оос 3 тохиолдол бүртгэгдэжээ. Улаанборхон өвчин ерөнхий боловсролын сургуулиудад өндөр дархалтай байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Яг одоогийн байдлаар 404 тохиолдол эмнэлэгт байна. За нийтийн тохиолдлын бол 1765 тохиолдол нь эдгэрсэн хяналтнаас гарсан байна. Бөөнөрөө одоо хичээлж байгаа тийм ангиараа хичээлж байгаа энэ одоо цаг үед бас ерөнхий нэлээд бас нэмэгдэх хандлагатай болж байна. 19 дугаар 7 хоногт бол нэг 50 гаруй сургууль одоо нэг өмнөх бас бүртгэгдсэн Улаанборхны эсрэг вакцинд хамрагдсан хэсгээ заавал одоо тодруулаад яаралтай даруйхан одоо энийг тодруулах бол боломж олон хэлбэрээр байгаа. Иргэд одоо дийлэнх нь ухаалаг утастай байна тийм ээ. Тэгэхээр ийм Mongolia аппликейшнийг суулгаж агаад одоо харах боломжтой. За тэнд ингээ харах боломжгүй бол биднэрт одоо хамгийн ойрхон байгаа өрхийн эрүүл мэндийн төв дээр бол их баримт нь хадгалагдчихэдэг. Тус өвчний тархалтыг 3 дугаар сартай харьцуулахад эрс өсснийг мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаанаас харж болно. Мөн тус өвчний нийт тохиолдлын 50 гаруй хувийг 10-аас 14 насныхан эзэлж байгаа юм а. Даргалт өндөр байгаа шалтгаан нь Улаанборхон өвчний вакцины хамрагдалт муу байгаатай холбоотой гэж эрүүл мэндийн байгууллагаас үзэж байгаа юм. Онгор сар Улаанборхон өвчний батлагдсан тохиолдлын 52.2% нь вакцингүй гэх судалгаа гарчээ. Тодорхойлбол Улаанборхоноор өвчлсөн хүүхдүүдийн мэдээллээс үзэхэд 22.8% нь вакцинтай, 5.8% нь насанд болоогүй, 10.5% нь тодорхойгүй, 8.7% нь нэг тун хийлгсэн гэх судалгаа гарсан байгаа юм а. Улаанборхоны вакцинд хамрагдаж байсан эсэх мэдээлэл нь зөрүүтэй байгаагаас төөрөгдөл үүсэж байгааг мэргэжилтнүүд онцолсон. Иймд Улаанборхон өвчний вакцинд хамрагдсан хүүхдүүдийн мэдээллийг зэгцлэх шаардлагатай байгааг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Mongolia-д хүргүүлжээ. Хэрэв та хүүхдээ вакцинд хамруулсан эсэхэд эргэлзээтэй байгаа бол вакцинд хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.